Энэ удаагийнхаа бичлэгээр 2023 онд үзэгчдийн хүртэл болсон аимшигын инээдэм төрлийн гар киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Шасгийсэн жинхэнэ солонгос хоолны амтыг Юнагаас, солонгосын уламжлалт амтыг орчин үеийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандарттай хослуулан дээд зэрэглэлийн соёлтой үйлчилгээг Юна үзүүлдэг. Мөн чанар стандартыг баримтлан тасралтгүй хөгжиж үйл ажиллагаагаа сайжруулан ажилласаар байна. Хайртай хүмүүсээ баярлуулах хамгийн амттай сонголт Юна. Хайртай бүхэндээ жинхэнэ амтыг мэдрүүлээрэй. Та 77 тэг 4 11 дугаарт залгаад гэртээ хөргүүлээд аваарай. Халан дулаан гэр бүлтэйгээ амьдралын амтыг мэдэрцгээ хайртай бүхэндээ Юна ресторан. Эзэнгүй хонголд хэнэгийг явж байтал гэнэт сүнс бололтой эмэгтэй гарч ирэв. Гэтэл энэ бонсуу гих залуугийн хар дарсан зүүд нь байж таарах ба тэрээр зүүднээсээ сэрлээ. Удалгүй тэрээр угаалгын өрөө рүүгээ нойрмог байдалтай орно. Тэгэд бонсуу угаалгын өрөөнөөсөө гарч ирээд сая хальтаа харсан хачин зүйлийг бодон гэнэт зог тусан зогсов. Тиймээс тэрээр харсан зүйлээ баталгаажуулахаар буцаад угаалгын өрөө рүүгээ ороод хөшиж орхилоо. Тэрээр жорлонгийн суултуурнаас нь хачин, учир битүүлэг, аимшигтай гар зохиосон байгааг харна. Гайхсан бонсуу эхнэрээ чангаар дуутахад эхнэр нь ирээд түүнийг өдөр бүр согтуу ирчгээд чанга дуугарлаа хэмээн үглэв. Бонсуу эхнэрээ суултуурлууга хардаа гэхэд эхнэр нь төвөгшөн үглсээр байсан ч эцэст нь суултуурнаас нь хаанаас гэдг нь мэддэхгүй гар зохиосныг хараад цочирдлоо. Гар огтхон ч хөдлөхгүй байгаа ч аимшигтай бие зарс хэмээр харагдана. Энэ гар хаанаас гарч ирсэнд эхнэр нөхөр хоёр гайхсаар. Тэгэд эхнэр нь ойроос илүү тодорхой харахаар удаахнаар гар руу ойртох ба гэнэт гарны хуруу нь хөдөлснөөр эхнэр нь айсандаа ухаан алдан унлаа. Бонсуу эхнэрээ сэрэх гэсэн боловч тэрээр сэрсэнгүй. Улмар бонсуу түргэн тусламжаа дуудаж мөн суултуурнаас нь гар зохиосон байгааг хэлж магадгүй хэн нэгэн суултууранд нь живсэн байх гэлээ. Оператор бонсууг согтуу байна гэж бодож байгаа ч хэсэг хугацааны дараа гэрлүүн тусламж явуулна гэдгээ хэлнэ. Хэсэг хугацааны дараа тэдний хаалганых нь хонхо дуурах ба хаалгаа тайлахад түүнд туслахаар барилгын хамгаалалтын ажилтан ирсэн байв. Бонсуу хамгаалалтын ажилтан гэртээ оруулж угаалгын өрөөгөө харууллаа. Хамгаалалтын ажилтан ухаангүй хэвдэх эхнэрийг нь хараад бонсууг ямар нэгэн болохгүй зүйл хийсэн гэж сэжиглэнэ. Харин бонсуу эхнэрээ яагачгүй гэдгээ тайлбарлаж суултуурнаас зохиосон гарнаас болсон гэдгийг хэлв. Хамгаалалтын ажилтан гарыг хармагцаа сандарч бонсууг эхнэрээсээ гадна өөр нэг хүнийг хөнөөгөөд цогцыг нь хэдэн хэсэг болгон хувааж суултуурлууга хийсэн байна гэж бодон бие хамгаалахыг оролдлоо. Хэдийгээр бонсуу дахин тайлбарласан ч хамгаалалтын ажилтнанд түүнд итгэсэнгүй. Энэ үед хаалганы хонхо дахин дуугарснаар бонсуу тайлахад түргэн тусламжийн баг ирсэн байв. Багийнхан дотгошоо орж угаалгын өрөө рүү очиход хамгаалалтын ажилтан ч бас ухаангүй болсон байх нь тэр. Энэ нөхцөл байдлыг харсан багийн ахлагч бонсууг тэднийг алсан гэж бодон баривчлана. Учир нь тэрээр одоо голтол суултуурнаас зохиосон гарыг анзаараагүй байгаа юм. Ажилтан хамгаалалтын ажилтанг шалгахад тэрээр амьсгал хураасан байх ба харин эхнэр нь амьсгаатай байлаа. Удалгүй тэд суултуурнаас зохиосон гарыг анзаарч бонсууг бүгдийг нь хөнөөсөн байна гэж сэжиглэхэн тэр. Улмар ажилтан хэргийн газрын зургийг авч бас суултуурнаас зохиосон гарны зургийг ч ав. Бонсуу өөрийгөө энэ бүхнийг хийгээгүй. Харин суултуурнаас зохиосон гарнаас болсон хэмээн хичнээн тайлбарлахыг оролдсон ч багийнхан түүний нэг ч үгэнд итгэсэнгүй. Багийн ахлагч ажилтанда гарыг суултуурнаас гаргахыг тушаалаа. Ажилтан бэлээ өмсөж гарыг суултуурнаас гаргахаар ойртоход бонсуу болохгүй хэмээн хориглосоор. Ингээд ажилтан гаранд ойртоод гар хөдлөхийг анзаарна. Гэнэт гар сунаж ажилтны гараас нь атгаад суултуурлуугаа татаж эхэллээ. Багийнхан хамтран ажиллагчаа аврахын тулд хамтдаа татснаар эцэст нь гар ажилтанг тавив. Харамсалтай нь гар удалгүй нөгөө ажилтны хоолойноос нь багал зурдан хөнөөнө. Энэ бүхнийг харсан хүмүүс бүгд зочирталтанд орж байранда хөшлөө. Гар ажилтанг хөнөөснийхөө дараа суултуурлуугаа орон алга болов. Энэ үед багийн ахлагч аль болох хурдан эндээс гарах хэрэгтэй гэж хэлснээр бонсуу хаалга нээх гэсэн ч хаалга нээгдсэнгүй. Учир нь өнөөх учир битүүлэг гар хаалганы нөгөө талаас нь төгжиж бариулнаас нь атгсан байлаа. Угаалгын өрөөнд гатсан багийн ахлагч төв рүүгээ залгаж мэдээлэх гэсэн боловч сүлжээ байсангүй. Бонсуугийн утас ч бас ярьж болохгүй байв. Бонсуу суултуур дотор хэнэгэн гацчихсан болов гэхэд багийн ахлагч ийм жижиг суултууранд яаж хүн багтах юм
гэж ууртайгаар хэлнэ. Энэ хооронд нөгөө ажилтны биеийн муудаж бээлийн дотор гар нь нэг л хачин байгааг илэрхийлв. Багийн ахлагч бээлийг тайлахыг оролдоход түүний гарнаас нь цусаа шүүрсээр байсан тул тайлж чадсангүй. Тэд эндээс хэрхэн гарах талаараа ярилцаж Бонсуу багийн ахлагчийн тусламжтайгаар эхнэрээ босгож суулгалаа. Удалгүй багийн ахлагч Бонсуугийн утсыг нь авч суултуур руу шийтгэн тэр. Гэтэл өнөөх гар суултуурнаас гарч ирэн утсыг нь барьж аваад буцаагаад багийн ахлагч руу шидчихнэ. Азар багийн ахлагч буцснаар утас хаалганд зоогдлоо. Улмаар айж сандарсан ахлагч эндээс яаж гарах арга замыг хайсаар. Хамгийн гайхмаар нь яагаад ямар нэг юм аваад зүгээр л зохиж идэж болохгүй байгаа юм бол төмөр хаалга штэ. Зүгээр л яаж гарах уу гэдэл яриад өгдөг нас. Хаалган дулаан гэр бүлтэйгээ амьдралын антиг мэдэрцгээ хайртай бүхэндээ Юна ресторан. Тэгэд багийн ахлагч хэд хоногийн өмнө тэд барилгын ойролцоох муу усны хонглоос цогцос олоход гар нь байгаагүй гэдгийг саналаа. Тиймээс энэ гар тэр цогцсны гар байх гэж бодно. Энэ үед тэд хамгаалалтын ажилтны гар яг л суултууранд байсан гар шиг болж хувраад зогсохгүй хөдөлж байгааг анзаарав. Үүнтэй зэрэгцэн биеийн таагүй байгаа ажилтан гар нь өвдөд байна гэдгийг хэлж өвдөлтөө дэвсвэрлэхээ болон цусаар бөөлжин амьсгал хураалаа. Хэдийгээр ахлагч төвөнд анхан шатны тусламж үзүүлсэн ч ажилтнаа аварч чадсангүй. Хамгаалалтын ажилтны гар хөдөлсөөр байгааг анзаарсан ахлагч өөрсдийгөө хамгаалахын тулд арга хэмжээ авах ямар нэгэн зүйл байгаа эсхийг Бонсуугаас асуулаа. Бонсуу ойр хавийн зүйлсийг шалгаж угаад нэгэн шингэн бодис олж ахлагчд өгснөөр ахлагч шингэн бодисыг хамгаалалтын ажилтны гаран дээр асгахад хүчил шиг нөлөө үзүүлв. Дараа нь ахлагч Бонсууд эхнэр нь ухаангүй болоод удаан хугацаа өнгөрсөн болохоор энэ нь түүнд аюултай байж магадгүй гэдгийг хэлж эхнэрээ сэрэхийг даалгана. Улмаар Бонсуу эхнэрээ сэгсэрсээр эцэст нь нэг юм сэрээлээ. Бонсуу эхнэртээ түүнийг ухаан алдснаас хойш юу болсныг дэлгэрэнгүй тайлбарлана. Энэ хооронд ахлагч Бонсуугийн өгсөн шингэнийг найруулсаар тэгэд ахлагч Бонсууд шингэнээ өгч хамгаалалтын ажилтны гарлуу шүршихийг тушаав. Ингээд нэг асуудлаа шийдэж чадаагүй байтал өөр нэг асуудал гарсан нь нөгөө ажилтны цогцос гэнэт өөрчлөгдөж эхлэнэ. Гэтэл багийн ахлагч Бонсууг тус ажилтны гарлуу шүрших хэмээн тушаалаа. Энэ гаргаж байгаа царай энтрийг нь харалтаа. Гарны эсрэг угаалгын өрөөний 1-р дайн юм уу хаашаа юм. Дайн хараахан дуусаагүй байтал гэнэт нөгөө ажилтан хөдөлгөөнд орж ахлагчийн хөлнөөс хазв. Одоо зомбын эсрэг дайн болоод нас. Энэ үйл явдлыг харсан Бонсуу ахлагчийг аврахын тулд ажилтны хувирсан гарн дээр шингэнээ асгалаа. Улмаар ахлагчийг аварсны дараа хөлийг нь харахад хадсан ормон ихэд хачин харагдана. Нөхцөл байдал улмал аюултай болсоор. Тиймээс тэд эндээс яаж гарах талаар дахиад л бодно. Бодсоор л ямар ч оролдлого хийхгүй бодсоор. Гэнэт Бонсууд үнэхээр мэрэгэн санаа орж ирлээ. Хаалганд зогтсон утасны батарейг дэлбэлцгээе. Бонсуу төлөвлөгөөгөө тайлбарлаж явах үед ахлагч ухаангүй боллоо. Бонсуу ахлагчийг сэрэхийг оролдоно. Тэрээр эхнэрээ ухаан оруулсан арга барилаач ашиглалаа. Нэмэр болсонгүй. Тиймээс тэрээр ахлагчийг тас хийтэл налгатахад ахлагч түр зур ухаан орох ба Бонсуу түүнээс асаагур байгаа эсхийг асуухад ахлагч тамхи татдаг ажилтнаа зааж өгөв. Бонсуу тамхи татдаг ажилтны цогцсноос асаагур олохтой зэрэгцэн гэнэт суултуурнаас гар гарч ирэн түүнийг үстлээ. Үстүүлж байхдаа Бонсуу асаагураа эхнэр лүүгээ шийднэ. Удалгүй Бонсуу ухаан алдаж тэрээр зүудэндээ харж байсан муу усны хонголд ирсэн байх нь тэр. Энэ үед Бонсуу өнөөх эмхтэн сүнстэй таарах ба аз болоход эхнэр нь яралтай арга хэмжээ авснаар гар буцаад суултуурлуугаа орж Бонсуу ухаан орлоо. Дараа нь тэд Бонсуугийн мэрэгэн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр утасны батарей дэлбэрч хаалганд нүх гарав. Бонсуу хаалганы нүхээр хартал харамсалтай өнөөх аимшигтай гар хаалганы нөгөө талын бариулаас барьсан хэвээрээ байлаа. Улмаар гоц ухаантай Бонсуу дахин нэг мэрэгэн санаа гаргаж бариулаас барьж байгаа гарыг шатааснаар бариулыг тавиулж чадна. Тэгэд Бонсуу угаалгын өрөөнөөс гарч иртэл харамсалтай нь байрных нь ханаар дүүрэн илүү олон аимшигтай гар байх нь тэр. Бонсуу ахлагчид явцгаая гэж хэлэхэд ахлагч өөрийгөө ийм байдалтай эндээс гарах боломжгүй тул өөрийг нь орхиод явахыг хүснэ. Ийхүү хосууд гарнуудын эсрэг тэмцэхээсөөр аргагүй боллоо. Гэтэл гэнэт нэг гар эхнэрийнх нь гидсээр тэрч хан руу татснаар Бонсуу гарыг майчи гэж өшөглөөд нэмэргүй байсан тул шатаатал халцгай гэд гар тавьснаар эхнэрээ аварна.
Дараа нь тэд яаж явах дээрээ эргэлзэж байтал эхнэрт нь нэгэн мэрэгэн санаа төрөв. Тэр бонсуугийн цамцаар бамбар хийснээр эхнэр нөхөр хоёр гарнуудын эсрэг амирсан тулаана эхлүүлнэ. Тэд аимшигтай гарнуудыг нэг нэгээр нь шатаан явсаар замынхаа голд ирэхэд эхнэрийнх нь гидсэн өвдөж явж чадхаа боллоо. Амирсан дайны талбарт эхнэрээ орхихыг хүсээгүй бонсуу түүнийг өргөн аимшигтай гарнуудын дундуур баатарлагаар гүйв. Тэгэд яг юу болсныг мэдэхгүй ч тэрээр гинэт эмлэхт сэрнэ. Совлогч түүнд эхнэрийн чинь би сайн нөгөө өрөөнд дэмжлүүлж байгаа гэж хэллээ. Бас түүний хэвлэдэх хүүхэд нь ч сайн байгаа гэдгийг хэлв. Үүнийг сонсоод эхнэр нь жирэмсэн байгаагүй гэдгийг мэдчихсэн бонсуу цочирдоно. Үргэлжлүүлээд совлогч эхнэрийг нь төркөж байгаа гэж хэлснээр бонсуугийн таамаг баттай боллоо. Энэ үед хүүхдийн дуу нөгөө өрөөнөөс цангинах ба хаалганы цонхоор өнөх аимшигтай гар харагдав. Үүнийг харсан бонсуу өөрсдийнх нь асуудал бүрэн шийдэгдээгүй гэдгийг ойлгосноор өмнөд Солонгосын нэгэн утгагүй кино төгсдөг. Тэгэхээр энэхүү удаагийнхаа бичлэгээр Солонгос кино болгон сайн байдаггүй, Монгол кино болгон муу байдаггүй гэдгийг харуулахыг хүссэн юм. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай. Хаалан дулаан гэр бүлтэйгээ амьдралын